Улаанбаатар хотын томоохон дүүрэг болох Сонгон хайрхан дүүрэгт өсвөр үе хүүхэд залуучуудын амралт чөлөө цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн спортоор хичээлэн иргэд амарч зугаалах гадаадтуудын зуульчдад Монгол авахын 93 наадам ардын урлагаа үзүүлэх боломж бүхий аялал жуулчлал спортын цогцлбын шавыг өнөөдөр Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгон хайрхан уулынхаа бэлд тавилаа. Энэхүү шав тавих үйл ажиллагаанд Монгол Улсын их хурлын гишүүн Шадар сайд, эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Оюнбаатар, Сонгон хайрхан дүүргийн засаг дарга Чимболд, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Дамдан, Ама Интернэшнл компани гүйцэтгэх захирал Чин Зориг болон бусад албаны хүмүүс оролцлоо. Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин карьерийн үйл ажиллагаа явуулж байсан энэ газар дээр спорт, аялал жуулчлалын зохицлоор баригдахаар ингээд төлөвлөгдөөд хувийн хөгжлийн компаниуд бол ажилдаа ингээд орж байна. За энэ бол хуучин ямар ч зөвшөөрлгүй карьер олгоод байгалийн болон техникийн нөхөн сэргээлтүүдэд хийлгөө. Одоо энэ ухсан нөхөнд нь хүм мал орж өгдөг ийм том асуудал агуулсан асуудал байсан. Тэгээ одоо та бүхэн энэ газруудыг харж байгаа. Энэ дээр бол өстой сарны гадаргуу шиг болгочихсон. Энд бол үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөлгүй ийм газрыг бол хувийн хөгжлийнхэн бол өөрсдөө хөрөнгөөр хүч хөрөнгөөр сэргээн засварлаад спортын зохицлоор ингээ барих ажил ингээ өнөөдөр эхэлж байна. Энэ ажил бол энэ жил эхлээд 2020 он гэхэд бол иж өрн нэрээ ингээ ашиглалтанд орохоор энэ жил бол хувийн компани бол 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нөхөн сэргээлт тогтчлолтын ажлуудаа хийхээр төлөвлөсөн байгаа юм лээ. Аялал жуулчлал спортын цогцлбор бүтээн босгох уг ажлыг Ама Интернэшнл компани 100% өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бөгөөд нийт 42 га талбайд уг цогцлборыг бүтээхээр төлөвлөжээ. Энэхүү 42 га газрын 32 га газарт нь урд нь зөвшөөрлгүй хайрга олборлож сүйдсэн нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон байсныг нөхөн сэргээж спортын талбайнуудыг байгуулан ирээдүйд хүүхэд залуучуудын эрх тутаа газар болгохоор төлөвлөсөн байна. Уг аялал жуулчлал спортын цогцлборт хиймэл нуур Монгол орны тогтцыг харуулсан танин мэдхийн мини Монгол газар зүйн парк, бэсрэг наадмын талбай, хөл бөмбөгийн стандарт талбайнууд, мини хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай, талбайн теннис, хөнгөн атлетик болон гүйлтийн зам, ардын урлагийн тоглолт үзүүлэх задгай талбай зэрэг олон байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулалтын хувьд бол манайх зөвхөн яг өөрсдийнхээ хүчин чадлаар нөөц бололцоогоор энэ бүтээн байгуулалтыг хийхээр зоригшлуудаа орж байгаа. Цоцлборыг байгуулах гол зорилт нь бол одоо нийслэлчүүд маань, хүүхэд залуучууд маань цагийг зөв боловсон зугаатай өнгөрүүлэх тийм ээ, спортоор хичээллэх, амарч зугаалах талбай ерөнхийдөө Улаанбаатарын хэмжээнд хомс байгаа. Тэрний үүднээс манайх энэ хувийн агш сонирхлынхаа хүрээнд энэ газар нутгийг сүйтгэж эвдсэн газар дээр бүтээн байгуулалтыг хийхээр энэ ажил эхлүүлж байгаамаа. Одоогийн байдлаар 2016 онд Бахтан уг бүтээн босгох ажилд 2.4 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлт тогтчлтын ажил хийгдэх бөгөөд 2017 онд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тогтчлолтой дүйцэхэц байгууламжийг бүтээн босгож 2020 он гэхэд 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэхүү аялал жуулчлал спортын цогцлбор бүтээх ажил зарцуулахаар төлөвлөсөн байна. Ийхүү хүүхэд залуучууд иргэдийн эрх туртаа томоохон цогцлбор газар Сонгон хайрхан дүүрэгт босгох гэж байна.